За надад тодорхой хэдэн асуулт байна. За нэгдүгээрт дахиад бид нөгөө хүү буруулах талаар ярина л та. Тэгэхээр миний ойлгож байгаагаар лавсрын ерөнхийлөгч бас сүүлийн хэдэн сар гадаадын бас томоохон форумд оролцсон гэж ойлгож байгаа. Тэр ер нь бид нар зээлийн хүү бууруулахын тулд болон хамгийн гол нөлөөлж байгаа хүчин зүйл нь буцаад их үйлсвэрийн зардал. Тэгэхээр их үйлсвэрийн зардлыг бид нар дотроосоо биш бууруулах дээр илүү бас гаднаасаа нэг заавал хайх ёстой л доо. Тэгэхээр ер нь гадны банк Монголд салбараа байгуулахад оруулж ирэхэд тэгэхээр ер нь та гадаадуудаа ингээ одоо жишээлбэл хөрөнгө оруулагчтай бусад томоохон үндэстэн дамсан банкнууд байна. Тэднэртэй уулзахад ер нь танд ямар бодол төрж байна? Ер нь боломжтой гэж та дүгнэж гин үү? Эсвэл үнэхээр огт боломжгүй гэж үзэж байгаа юм уу? За нэгдүгээрт. За хоёрдугаарт яг хуу энэ 2024 оны бас жилийн тайлан уншиж илээ. Зүгээр би сониуч болоод асууж байгаа юм. За Монгол банкнд 2024 оны төгсгөлөөр бол за хүний нөөцөөсөө бол төв оператор дээрээ 569 хүн, орон нутагт 691, нэг ойролцоогоор 1260 хүн ажилтсан юм байна гэж ойлголоо. Зөв. Нийлээд 691 хүн тий. 691 за ойлголоо. Тэгэхээр энэ хүний нөөцийн өсөлтөн зүгээр сүүлийн 5 жилийн хувьд хэр өөрчлөгдөж ирсэн байдаг юм бол тий одоо жишээлбэл жил болгоны өсөлтөн ч юм уу эсвэл сүүлийн 5 жилд яг тэгэхээр яг Монгол банк хүний нөөц талаасаа илүү чадвартай бас илүү одоо хөдөлгөөн багтаа гэж харж байгаа юм л та. Тэгэхээр энэ дээр нэг хариулт авъя. За 3 дугаарт ипотектэй холбоотой. За ипотек бол Хуримтлалын нэгдсэн сангийн санхүүжилтээр түрүү жил нэг ойролцоогоор нэг 570 тэрбум ороод 24 онд бол нэг 4.3 их найдын ипотек эргэлдэж байгаа юм байна те. Тэгэхээр 25 онд тэгвэл ипотекийн нэмэлт их үүсвэр Хуримтлалын нэгдсэн сангаас ороогүй гэж үзэж болох уу те. Тэгэхээр одоогийн байгаа иргэн төлөлтөөсөө санхүүжиж байгаа гэж үзэж болох уу. Тэгэхээр ер нь 25 оны хүлээлт Хуримтлалын нэгдсэн сангаас нэмэлт их үүсвэр орж ирэхгүй бол хэдэн тэрбумын ипотекийн одоо зээлийн санхүүжилт энэ жилдээ ипотек дээр явна гэсэн үг. За яг үүнтэй холбоотойгоор бас түрээслээд өмчлөх орон сүнсний хөтөлбөр хэрэгжсэн. За энэ дээр бол иргэдээс маш олон асуултууд ирж байгаа юм л та. Яг энэ түрээсийн байр хайсан иргэд бол энэ Улаанбаатараар дүүрэн байна. Шууд мөнгөөрөө худалдаж аваад ипотекийн тэр урьдчилгаа 30% төлж чаддгүй маа гэхэд түрээслээд өмчлөх тэр хэлбэрлүү хайж байгаа эрэлт бол маш өндөр байна. Тэгэхээр бид нар нэг 150 тэрбум орчим төгрөгөөр бол энэ түрээслээд өмчлөх орон сүнсний хөтөлбөр хэрэгжсэн юм байна. За иргэн төлөлт бол хэвэн явж байгаа юм байна. Тэгэхээр энэ хөтөлбөрийг цаашлаа бид нар хэрхэн тэлэх боломжтой гэж та дүгнж харж байгаа бай. Энийг ер нь бид нар цаашлаад ер нь шууд орон сууц ипотек гэхээс илүүтэйгээр түрээслээд өмчлөх энэ хэлбэрлүү оруулах нь зохимжтой биш. За 1 минут бат найрамдал шүнд. Тэгэхээр нэгэнтээ л ипотек бодлого танаа дээр явж байгаа учраас энийг та нэг хариулаад өгөөч. За дөрөвдүгээрт Батнасан профессор сууж ин басуумаар. Ер нь за 25 онд одоо макро эдийн засгийн түвшинд геополитик за ер нь дэлхийд даяар олон үйл явдал болж байна. Тэгэхээр ер нь одоо утгагүй бид нар 26 оныхоо төсвийг утгагүй хэлцээд эхэлнэ. Тэгэхээр энэ макро эдийн засгийн түвшинд та Монгол улсын эдийн засгийг тааштай хэрэгж ер нь хөндлөнгөөс мэргэжлийн үнэв дүгнэж байгаа. За 26 оны төсөв яригдахад за бид нар инфляци харсан ч гэсэн за одоо макро эдийн засгийн шок талаасаа тийм одоо боломжит потенциалтай шок талаас харсан ч гэсэн төсвүүдээр бид нар одоо ямар зүйлүүд дээр илүү одоо бид нэр анхаарах хэрэгтэй. Одоо урд хийсэн алдаагаа давтахгүй илүү одоо эдийн засгийн төлөв хараад ямар зүйлүүд дээр илүү бид нар бодлогын түвшинд анхаарч 26 оныхоо төсөв дээр одоо гишүүдтэй илүү анхаарч суух хэрэгтэй гэж таах марж. Энийг бас Монгол банкнаас бас давхар асууж. За энэ 4 асуултаа асуугаад нэмэлт тодор. За 3 номер лавсрын эрхлэгч. Бат найрамдал гишүүний асуултанд хариулъя. Тэгээ ер нь бол Монгол банк хууль эрх зүйн орчиндөө нэлээд зөөлрүүлсэн байгаа. Гадны банкны салбар одоо бие даасан нэгжийг оруулж ирэх гэдэг утгаар. Тэгэхээр өнөөдөр хүртэл бол Монгол банкнд айл нэг банк санхүүгийн байгууллагаас бол салбар одоо бие даасан нэгжээ байгуулъя гэж хүсэлт ирээгүй. За гадны хөрөнгө оруулагчтай уулзахад бол яг манай зах зээлийг өөрөө жижигхэн гэдэг 3.5 сая хүнд үйлчлэх. Тэгэхээр өнөөдөр бол энэ зах зээл дээр 12 банк ингээд өрсөлдөд явж байгаа учраас манай 12 банктай өрсөлдөд энэ жижиглэнгийн зах дээр бол ажиллах бол орон зай нэгдүгürt байхгүй тийм зорилгоч одоо байхгүй байна л гэж байгаа. Тэр утгаараа бол ингээд гадны банкны салбар гадны банкны хөрөнгө оруулагч буюу салбар ямар тохиолдолд орж ирэх вэ гэхээр энд тодорхой томхон төсөл хөтөлбөр явуул
тэрийг дагаж орж ирнэ л гэж байна. Тэгэхээр ерөнхийдөө одоо уул уурхай байна уу, дэд бүтцэн байна уу, томоохон төсөл хөтөлбөр ажиллавал гадны банк орж иж ажиллах юм байна л гэсэн л ийм л одоо төсөөлөлтэй байж байгаа. Тэгээд Солонгосын банкудтай, Японы банкудтай уулзсан. За Японы хоёр банкны төлөөлөгчийн газар бол байсан. SMBC, MUFG гэдэг. За тэр хоёр бол яг ковидын үед бол яг таарсан учраас зардлаа хэмнэх гээд тэр хоёр банк бол гараа явсан байгаа. Тэгээд өөрснөө бол одоо удахгүй эргээд Монгол руу орж ирнэ л гэж ярьж байгаа боловч яг одоо өнөөдөр бол аль биесээр орж ирээгүй байна л гэж. За хүний нөөцийн үед бол 690 ингээд энэ бол одоо манай орон нутагт бол ерөнхийдөө нэг 7-оос нэг 8 ажилтан салбар дээр ажилладаг. За төв дээр байгаа ажилтнууд бол одоо мөнгөний бодлого, валютын ханштай холбоотой нөөцийн удирдлага, за банкны хянан шалгалт гэдэг яг энэ үндсэн зорилгынхаа функцээр томоохон газрууд нь ажиллаад, за хууль эрх зүйн газар ч юм уу мэдээллийн технологи нь бол ингээд дэмжлэг маягаар ингээд цуг ажиллаад явж байгаа. За жил болгон бол тэгж их огцом өсдөггүй. Зүгээр л нэг ганц нэг ордтол нэмэгдүүл ингээд өсөөл явдаг. Тэгэхээр энэ бол тоо бол сүүлийн бараг 5-6 жил ингээд тогтвортой байж байгаа тоо гэж хэлээ. За ипотекийн зээлийн үед бол өнөөдрийн байдлаар бол 530 тэрбум төгрөгийн зээл бол гарчихсан байгаа. За энэ нь бол иргэн төлөлтөөс л гараад явж байгаа. За өнөөдрийг хүртэл бол хуримтлалын сангаас ямар нэг их усүр орж ирээгүй байгаа учраас энэ одоо нэмэгдэх асуудал нь бол эрсдэлтэй байгаа гэж хэлж болохоор. Тэгэхээр хэрвээ хуримтлалын сангаас мөнгө орж ирэхгүй бол за Монгол банкны иргэн төлөлтөөс бол нэг 500 тэрбум төгрөг одоо энэ мөнгө. За банкны өөрийнх нь нөгөө 20% оролцоо гэдгээрээ бас нэг 200 тэрбум төгрөг нэмэгдээд нийтдээ жилийн туршид бол 700-аас 800 тэрбум төгрөг ипотекийн их усруулж гарна. Тэгэхээр одоо цаашдаа бол оны төгсгөл хүртэл бол хэрвээ хуримтлалын сангаас мөнгө орж ирэхгүй бол нэг 200-аас 300 тэрбум төгрөгийн л боломж байна. Өшөө нэмж чадахгүй. За өнгөрсөн онд бол хуримтлалын сангаас 495 орж ирсэн учраас 1.2 их 80-ийн ипотекийн зээл. За 3 номыг үүсгэж хариулъя. За таны ярьж байгаа тэр 150 тэрбум төгрөг бол нийслэлийн гаргасан бонд байгаа. Одоо түрээслэлээ дэмжлэх юм орон сууцны бонд. За энэ бондын хэрэгжилт бол маш сайн явж байгаа. Тэгээ энэ өөрөө ковидын хуулийн хүрээнд гарсан учраас одоо хууль эрх зүйн хувьд бол дахиж яг ингэж бонд босгох нь боломж нь хууль эрх зүйн талаас бол хязгаарлагдчихад байгаа. Гэхдээ энэ бол одоо өөрөө бас нэлээд ажиллах боломжтой бонд гэж Төв банкны зүгээс харж байгаа. Тэгээд ер нь бол засгийн газраас хэрвээ бонд их усүр маягаар гаргаж ирвэл энэ бол угаасаа туршигдсан ийм сайн схем гэж Төв банкны зүгээс харж байгаа. Ер нь бол төсөв өөрөө яг л бидний түрүү миний хэлээд байгаа улсын төсөв дотоодын нийт бүтээгдэхүүний 30%-аас хэтрэхгүй байвал макро эдийн засаг бол ер нь тогтвортой байна л гэж харж байгаа. За 4 номер нэмж хариулъя. Батнайрамл Тодорхой товч хариул. асуултанд хариулъя. Ерөнхийдөө бол манай хоёр гол хөрш орны аль аль нь одоо улс төрийн зэрэг дайны болоод эдийн засгийн асуудлуудтай байна. Манай улсын импортын 60-70%, экспортын 90% ногддог хоёр том хөрш орн хоёулаа асуудалтай байна. За хамгийн том асуудал юу вэ нөхөр нүүрс нь үнэ. Одоо бол яг нүүрсийг энэ компанитай уулзж яхад бол 48-аас 90 доллар, дундаж нь бол 70 доллар хавцаа байна. 73 орчим. За бид нар бол төсөө ихтэй 105 доллараар тооцсон байна. Тэгэхэд бол нийтдээ одоо гадаад валютын нөөц бол 1 тэрбум орчим доллараар багасах ийм юутай байсан. Одоо тэгэхээр 70 руу очих юм бол энэ хэмжээ дахиад 1.6 тэрбумаар буурах одоо ийм эрсдэл үүсэж байгаа. Төсөвдөр эрсдэл бол нэг төсвийн хэмжээ ойролцоогоор 3-аас 4 их 80 орчим төгрөгөөр буурах. Хариулт хангалтгүй гэж үзэж байгаа тул Батнайрамл гишүүн тодорхойлцъя. За тодорхойлох юм дээр чинь нөгөө лагсрын хөрөлгч гадны банк ингээд орж ирэх хүсэлтийг нь хүлээх юм бол хинч орж ирэхгүй л дээ. Тэгэхээр энэ дээр өөрөөсөө бид нэр
одоо ялангуяа Монгол шиг орн бол өөрсдөө хөөцөлдөж ажиллах хэрэгтэй юм л та. Хөөцөлдөж ажиллахгүй бол хинч Монгол руу хүсэлт ирэхгүй. Монгол гадны хөрөнгө оруулагч нь том одоо радиуст нь бол байхгүй шүү дээ. Бид нар өөрсдөө актив ардаас нь хөөцөлд ажиллаж тэр радиуст орох юм аа. Тэгэхээр энэ дээр таны хариултыг би үнэхээр хангалтгүй гэж үздэг юм л та. Тэгэхээр зүгээр хүсэлт ирээгүй гэдгээр ингээд та одоо олон хариултын ам таглаж байна. Тэгэхээр энэ дээр арай жоохон өөр хариулт одоо дараа нь сонсомоор яг тэгэхээр та энэ дээр нэмэлт хариулт өгөх үү. Тэгээ Батнасан багш дээр бас нэмэлт хариулт авчээ. Тэгэхээр ер нь бид нар энэ төсөв баталгаад 26 төсөв баталгаад ямар 3 зүйл дээр та анхаар гэж хэлж байгаа юм бэ л гэж асууад байгаа. За 3 номер. За Батнайр дэлгшүүний асуулт тодруулж хариулъя. Тэгэхээр өнөөдөр ингээд Монголын эдийн засгт байгаа гадны хөрөнгө оруулалтын талаас нэг харах юм бол жижиглэнгийн зах зээл дээр бүгд найрамд Солонгос улсын одоо бизнесийн шүлжээ нэлээд идэвхтэй ажиллаж байгаа. Одоо CU дэлгүүр гэдэг юм уу, GS25 дэлгүүр, за тэгээ бусад ингээд тэгэхээр Солонгосын банкуд энэ дээр сонирхолтой байх гэдгээр Солонгос уулзалт хийсэн. 2-3 банктай уулзалт хийсэн. За тэднээс бол одоо бас судалгаагаа хийгээд түрүүчийн судалгааны багуудаа Монголд ирүүлсэн байгаа. Сая 4 сард бол нэг банкны судалгааны баг ирж манай банкудтай уулзсан, аж ахуйн нэгжүүдтэй уулзсан байл. Тэгэхээр ерөнхийдөө эхний анхан шатны судалгаа нь бол хийгдэж эхэлсэн байна уу гэж харж байгаа. За ялангуяа Америкийн нэгдсэн улс ч гэдэг нь барууны томоохон орнууд руу бас очиж уулзалт хийж байгаа. За тэгэхээр бол хамгийн гол нь тэднээс асууж байгаа нь бол засгийн газрын бондон дээр илүү идэвхтэй ажилламаар байна. Хэрвээ дотоодын бондоо дотооддоо гаргаж эхлэх юм бол бид хэд бол танаа зах зээл. За 4 номер хариулах юм уу? За 4 номер хариулъя. За төсвийн бодлого дээр нэг 3 асуудал дээр төвлөрөх хэрэгтэй гэж бодож байна. Нэгдүгээрт бол ер нь төсвийн зардлаа аль болох хумих асуудал. Ялангуяа одоо бүтцийн өөрчлөлт хийх энэ асуудлууд дээр нэгдүгээрт анхаар байна. Хоёрдугаарт бол одоо энэ төсвийн цоорхоо үүсч болзошгүй байгаа учраас нэлээд том цоорхоо үүсч болзошгүй байгаа учраас төрийн өмчийн компаниудыг ховжлох замаар тэндээс бас төсвийн орлогын тодорхой хэсгийг бүрдүүлэх ийм юм бодлого барьж болох бах. Агуурдах юм бол гайлын татварыг ерөнхийдөө бас одоо бүгдийн нэг жиг 5% таа байгаа шүү дээ. Энийгээ бас ялгаатай байдлаар тогтоох замаар дотоодын үйлдвэрлэлээс хамгаалах төсвийн талдаа ч гэсэн одоо бас энэ цоорхоогоо тодорхой хэмжээгээр нөх ийм одоо зохицуулт хэрэгтэй байна.